ингээд жигсаа байж байгаа. Одоо ч үргэлжилж байгаа. Одоо энэ чинь ингээд баахан тэргүүд ингээд тэргүү уцтай хүмүүс гараад ирсэн ингээд нэг юм террористууд ирсэн байгаа юм шиг ингээд хамгаалтанд гарч ийн л та. Үдэл бодлоо илэрхийлээд ийш яваад энэ хоосон байгаа тулд дээр суух гэж ирсэн жагсаагчдыг танаа одоо цагдаагийнхан төрийн албаныхан бүгдээрээ баривчлаад аваад явцсан. Энэ хүмүүс галзуу хүмүүс биш ээ. Энэ хүмүүс Монгол улсын иргэд ядарсан ард иргэд чинь өнөөдөр яахан алдаа тисгээ байгаад гадаа ордон дээр ордон гэж үүдэн 18 хоног хонсын. Тэгээд тэр талаасыг орж ирээд ийчээ ингээд сонсё тий. Юу яриад байгаа үз яа гэдээ ирсэн чинь та нар хүч хэрэглээ бүгдээр ингээд аваад явцсан сая. Одоо яг одоо яаж ингээд баримттай сошиалаар ингээд явж байна. Тэгээд ийчээ ингээд аймагт дулаахан ордон дотор энэ одоо сууж байгаа гişүүд ингээд урагшаа араас суудсан, цаашаа араас суудсан. Бид нар энэ хүмүүсээс юм асуух чааш. Та нар ингээд дээрээ юм өндөр ийм тасчаад дээрээс ингээд бид нар тушааж ирэх юм. Бид нар энэ өнөөдөр ингээд сонсоод та нарын одоо хийсэн бүх хэмжээ шүүх гэж бид нар юм асуух гээд ингээд ирж байгаа юм. Сонсоод нэрдээ олцох гээд ирж байгаа юм. Энэ хүмүүс яг бидний өдөөс ихтэй чаар сууж байгаа асуултанд хариулах хэрэгтэй. Яагаад бүгдээрээ хулгайч ингээд цаашаар суучаад эргэж чаар суухгүй байгаа. Та нар хараа хилцүүлэг хийж байгаа бол энд байгаа хүмүүс ингээд эндээс асуулаад тэд та нар ингээд урдлан жоохон доотлол ингээд тайз зарч байгаа өөртөө юмаа жоохон бод. Та нар дарга биш ч төрийн энд байгаа хүмүүсийн одоо одосон одоо боломжоор энд ирэх ам бидлээ сууж байгаа хүмүүс энэ дараа Монгол хүмүүс дээ гадаа шигч байгаа энэ хүмүүс чинь энэ бас татвар төлдөг хамгийн бага нэгж өнөөдөр ингээд бухимдлаа илэрхийлээд ирсэн байж байгаа юм. Энэ дууд одоо мундаг боловсролтой айгүй олон хүн байхгүй ч гэсэн амьдрал нь хэцүү байгаа болохоор энэ ирээд сууж байгаа юм. Түр өнөөдөр бухимдлын ард түмнийг бухимдаад ингээд хүрээд ирсэн цугласан байгаа ард түмний бухимдлыг нь яаж тайлах вэ? Эдгээр юу хүсэж байгаа юм болоо? Яагаад байгаа юм болоо гэж хүлээж авч уулзаад асуудлыг нь одоо маш хурдан одоо ингэ шийдэж ингэж ажиллах хэрэгтэй болохоос ш та нар шиг ингэж ордон дотроос гарч ирэхгүй одоо тийм нөгөө хууль зүйн дотоод хэрэгсээр Нэмбаатар гэдэг хүн хаана байгаа дандаа шатан дээр гарч ирээд том юм яриад та нарыг ким одоо бид нар тавтай гэж хайцахгүй та юу юм тэр хүн юу яагаад ичиж оролцохгүй байгаа 18 он бид тэр хүнийг харлаа ш тэр хүн яагаад ингэ гарч ирээд дагндаг шиг өнөөдөр ч гарч ирээд бидний өөс дагнахгүй байгаа би өнөөдөр яг тэр хүнтэйгээ би өнөөдөр нөгөө баян жигсагчдын төлөөлөл нөхгүй юу би баян жигсагч яадий Монголын ард түмнүүд бүгдээрээ зөвхөсөн болохоор бидний өөрсдийгөө хайраараа бидний бууж өгөөд залуучуудаа тэнцээрээ энэ нэг өөрсдөө гэж байгаа бүхтээ бариад ирсэн хамаг би салгаж ин одоо ингэ ядарсандаа болоод төсмөн өөрчийн хоолой нь өвдсөн байв энэ хэрэгэд доо хоолой гэж хэлсэн болохоос та нарын яриаг сонсох гэж ирээгүй та нарыг өнөөдөр бид нар худлаа яриад байгаа юм уу иргэдэд үнэхээр нэттэй мэдээ өгөх гээд байгаа юм уу гэдэг чинь мэдэх гэж ирж байгаа юм 18 он хадаа байлаа шүү дээ гадаа хасах хүсэнгээ тус та нар хоноод үттэй ан хийгээд байгаа бол та нар хонёс гадаа амьдрал хэзээ тэмцэж байгаа хүмүүс та нар яагаад сонсохгүй байгаа энэ эмэгтэй улсын хурлын гишүүд хүний эрхийн мэдрэмжгүй хүүтэн цэвдэг төр салгаж ийн би өнөөдөр амьдрал хэзээ байна зүгээр ажиллагээд явах юм бол тэр авч байгаа төлөв миний амьдрал хөхгүй байгаа ч би талбай дээр ярьж ихсэхэд Монголын ард түмнээ хоолоод явж штэ яах вэ одоо энэ амьдралыг залуучууд юу хүссэн их ордоо зүгээр ажил хийгээд авсан зээл нь амьдрал нь хүрэлцээд илүү гоё юмыг мөрөөдөөд өөр хүүхдээ гоё сургууль сургаад суглаагаар биш шүү хөөе. Өнөөдөр хүчирхийлэл яаж бий болж байгаа? Тэр одоо нөгөө боловсролын сайд нь сургуулийн асуудлыг шийдсэн гэдэг чинь нэг ангид ингээд нэг 50 60 хүүхд оруулсан. Нөгөө 50 60 хүүхдийн 4 5 байхгүй шүү дээ. Айгуул 2 3 багш байгаа. Тэр багш нар захирч чадахгүй болохоор бүгднийг додж байгаа. Тэр нэгээс хүчирхийлэл бий болж байгаа. Уучлаарай. Орсон дуус. Тэгээд өчөөч яриагаа дуусгачих. Дадаа яваач ихсэжтийг зүгээр наашаа оруулж яагаад болохгүй байгаа. Тэр хүмүүсийн бүгдээр ингээд хараа 50 60 хүн байгаа. Тэр сандлыг хар хидэг нэ бай. Ингээ хар тэр залуучуудыг оруулж яваад энэ суулгаад дулаад халуунцаа аваад уулаад ингээд яриа сонсоход яагаад болохгүй байгаа. Юунаас айгаад байгаа та нар. Амар бид хараа иргэдтэй харьцуулаараа бүх хууль нь ингээ хавын хатуу төмөр нүртэй тэгснээр нэг улсын хэрэг толгойсон улсын хурлын гишүүнийг шалгах наа чи бүрэн эрэхтэй энэ ч одоо улсын хурлын амар бурхан чөтгөр зүгээр шүү тийм иргэн ингээд юм ярихлаа наа чи ийм хуультай та нар бүртгүүлээг бол орохгүй гэд ингээд өгдөг энэ чи шударгаас муу юм уу бид өнөөдөр юу бид нар нэг шилгэж төгрөг гуугаагүй залуучуудыг хар бүгдээрээ гадшаал сутаач штэ Солонгос руу Япон руу хаашаа мэдээ хар ажлыг гэрээ гэж явж штэ хар ажлыг харлах гэж зориод явж штэ очоогүй байхдаа би Солонгосоч харлаа гэж миний ах өнөөдөр явсан байна. Би ахаагаа санаж штэ. Би ахтайгаа уулзгаар штэ. За. За, энд нэг 2 сар л товчоо хэлээ.